энэ ч төр үйлчилгээ үзүүлээд иргэдээсээ мөнгө аваад эргээд тэнд ажиллаж байгаа хүмүүсээ цалинжуулдаг салбар шүү дээ энэ. Тэгэхээр эрчим хүчний салбарт бол жинхэнэ чөлөөлт хэрэгтэй багхгүй. Гэхдээ энэ битээ тэгж одоо зарим улс төрч шиг хамаагүй өрдөлт мэдрүүлээ гэж ярьж болохгүй. Яагаад гэвэл бидний явсан энэ буруу явж ирсэн балгийг иргэд өнөөдөр өөрөх ус ёсгүй шүү. Болохоо болохоор л ингээд гинт өглөө сюрприз барьдаг. Би бол төрөө зөвшөөрөхгүй. Иргэд талдаа гинтийн тийм сюрприз сочир мэдээнүүдийг дуулгаж болохгүй. Тийм учраас өнөөдөр найдлаа сайтыг би энийг өглөөр нь хараасаа та бол олон төсөл хөтөлбөр удирж исэн хүн энэ бол нэг тийм том төсөл байхгүй. Тэгээд тэр утгаар нь харж зөв болгож өгвөл энэ бол ард түмэндээ барьж байгаа энэ улстай барьж байгаа хамгийн том шинжил байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр хоёрдугаарт бол бүгдээрээ энэ үр төлбөр алдагдлаа шийдъя. Тэгээд реформ оруулж ирье. 2026-аас 2028 онд эрчим хүчний компаниудын хоригдлогдсон богино хугацаанд үр төлбөрийг бүрэн барагдав. Дуусъя. Урт хугацаа зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хэвийн болгоё. Ингээ 2029 оноос эрчим хүчний салбар улсын төсвийн татаасгүй ажил нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлье. За 3-дугаарт бол одоо байгаа станцуудын засвар техникийн шинжилгээг бүрэн хийх шаардлагатай. Өнөөдөр олон станц засвар шинжилгээ хөрөг дутуугаас шалтгаалan хэвийн бус ажиллаж байгаа юм байна. Ажиллаж байгаа. Тэгээд түүнтэй холбогдуулаад энэ дулааны цахилгаан станцуудын хөвөлжтийн бэлтгэл хангах засвар шинжилгээ ажил дутагдж байгаа санхүүжилтийг засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдвэрлэж өгөөч гэдэг одоо салбарынхан болоод найдлаа сайд надад өгсөн 4-р станцын 3 болон 4-р зуухны халах гадаргуу хэсэгчин шинжилэх шаардлагатай 1.9 тэрбум байгаа юм байна те. 2025 оны үйл зуухнууд 53 удаа гэмт зогссон. Дулааны 3-р цахилгаан станцын 4 болон 8-р зуухны халах гадаргуу хэсэгчин шинжилэх шаардлагатай 2.1 тэрбум. Дархны дулааны цахилгаан станцын туслах баялын гуйлын хоолойг солих шаардлагатай 400 сая. Эрдэнэтийн дулаан цахилгааны станцын 1 болон 7-р зуухны халах гадаргуу хэсэгчин шинжилгээ шаардлагатай 1.1 тэрбум. Тэгээ энэ бол хуультай. Тэгээ мэдээ төсөв батлагдсан учраас засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх шаардлагатай байна. Тэгэхээр та энэ ажлаа эренблээд дараагийн засгийн газрын хурал дээр танилцуул. Тэгээ би энэ одоо дутагдаад байгаа засвар үйлчлэгийн шаардлагатай санхүүжилтийг одоо засгийн газраас нөөц хөрөнгөөс шийдвэрлэе.